За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэндээ Бурхны үгийн талаарх доктрин гэдэг 7 хичээлийнхаа 4 дахь хичээл буюу Бурхны үг дангаараа хангалттай ба хэрэгцээт мэдлэгийг өгдөг тухай танилцуулах болно. За миний дэлгэцийн баруун талд байх хэсэг дээр би Библийн ишлүүдийг тавина. Тэгээ та бүхэн тэдгээр хэсгүүдийг Библиэсээ уншаарай. Дэд хууль 4-р бүлгийн 2-р эшлэл, дуулал номын 19-р бүлгийн 7-оос 11-р эшлэл, сургаал үг номын 30-р бүлгийн 6-р эшлэл, Матай номын 4-ийн 4, Ромын 10-р бүлгийн 13-аас 17, 2-р Тимотийн 3-р бүлгийн 15-аас 17, 1-р Петрийн 2-р бүлэг 1-ээс 3-р эшлэл, Илчлэл 22-р бүлгийн 18-аас 19. За эдгээр Библийн ишлүүдийг та бүхэн уншаад энэхүү хичээлийг сонсох юм бол илүү ойлгомжтой болох болно. Тэгэхээр Бурхны үг болох Библи буюу одоо бичээсийн судраг гэж бас хэлдэг. Зорилго нь Бурхны өгсөн авралын талаарх ойлголт мэдлэгийг олж авах, Бурхны хүслийг таньж мэдэх, Бурхныг алдаршуулан амьдрахад шаардлагатай бүх үннийг Библи бол хангалттайгаар бичсэн. Өөрөөр хэлбэл хүн аврагдахад хэрэгцээтэй ойлголт тийм ээ. Хүн Бурхны хүслийг таньж мэдгэд одоо хэрэгцээтэй тэр мэдлэг, Бурхныг алдаршуулан амьдрахад шаардлагатай тэр мэдлэгийг Библи дангаараа тийм ээ хангалттайгаас ч илүү хангалттайгаар хангаж өгсөн юм а гэдэг ойлголтыг өнөөдөр бид сурах болно. Тэгэхээр Бурхны үг өөрийнхөө энэ зорилгынхоо хүрээнд л одоо хангалттай гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол итгэгч биш хүн аврагдахад шаардлагатай үннийг бичээс хангалттай бас хэрэгцээг нь хангах хуйцаар бүрэн дүүрэн бол мэдээллийг бол агуулсан байдаг. За итгэгч хүн Бурхны хүслийг таньж мэдье гэх юм бол Библи нь дангаараа хангалттай. Өөрөөр хэлбэл Библиэс бусад их сурвалжуудаас хүн Бурхны хүслийг таньж мэдэх гэж оролдох шаардлагагүй. Яг л Библи дангаараа энэхүү хэрэгцээг хангаж байдаг. За итгэгч хүн Бурхныг алдаршуулж одоо амьдрахад шаардлагатай үннийг бичээс дангаараа хангалттайгаар тийм ээ одоо хангаж өгдөг. Тэгэхээр Библи бол шинжлэх ухааны эсвэл одоо ертөнцийн бүх сэдвийг агуулсан ном биш. Өөрөөр хэлэх юм бол Библиэс одоо бүх мэдлэгийг олж авна гэж бодох юм бол төөрөгдөх болно. Харин Библи нь хүн аврагдахад шаардлагатай, хүн Бурхны хүслийг таньж мэдэх шаардлагатай, хүн Бурхныг алдаршуулан амьдрах шаардлагатай бүх мэдээллийг хангалттайгаар дангаараа олгосон гэдгээрээ Библи бол нөгөө sola scriptura гэдэг бид өнгөрсөн хичээлээр үзсэн энэ одоо мөн чанарыг агуулж өгдөг юм а. За энэ талаар Библийн хэд хэдэн ишлэлүүдийг би уншийе. За эхний ишлэлийг би уншийе. Дэд хууль номын 29-р бүлгийн 29-р ишлэлийг би стандарт монгол орчуулгаас уншийе. Их хэдэн орчуулгаас энэхүү Дэд хууль номын 29-ийн 29-ыг унших юм а. За энэ дээр ингэж хэлсэн. Нууцлаг зүйлс нь Бурхан Яавэд маань хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд болон бидний үр хүүхдүүдэд үрд хамаарна. Ингэсэн нь биднээр энэхүү хууль зааврын үг бүрийг мөрдүүлэхийн учир билээ гэж хэлсэн байдаг. За Нартаа Библиэлд энэхүү Дэд хууль номыг бол дэлгэрэнгүй хууль гэж одоо нэрлсэн байдаг. Дэлгэрэнгүй хууль номын 29-р бүлгийн 29-р ишлэлдэр нууц юм бүхэн мөнхийн эзэн ертөнцийн эзнийх маань болоо. Харин түүний илчлэн харуулсан юм бүхэн үеийн үед биднийх болж үр хүүхдүүдэд маань шилжих учраас энэхүү хуулийн үг бүрийг бид даган мөрдөсгөөх нь зөв ёсны хэрэг болно гэсэн. За ариун Библийн 2004 оны хувилбар дээр Дэд хууль номын 29-29-ийг нууц зүйлс нь бидний Бурхан эзэнд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидний хүүгүүдэд үрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгсийг мөрдүүлэхийн тулд тэр болоо гэсэн. Тэгэхээр Библиэлд зарим зүйлсийг бол нууцлсан байдаг, тийм ээ. Зарим зүйлийг бол Бурхан энийг хүмүүс одоохондоо мэдэх шаардлагагүйгээд нууцлсан байдаг. Тэр зүйл нь Бурханд хамаатай. Яг л Бурханд нууц гэж байхгүй, харин Бурхан бүх зүйлсийг мэддэг, бүх зүйлсийг чаддаг, бүх газар нэгэн зэрэг оршин байдаг. Тэр мөнхийн утгаараа Бурханд байдаг тэр бүх нууцуудыг хүн төрлөختөн болоод хараахан таньж мэдээгүй. Жишээлбэл бидний одоо оюун ухааны
одоо хүн потенциалынхаа 10%-ийг л ашиглахад бид одоогийн бидний нано технологи, тийм ээ, сансар огторгуй, тийм ээ, галактик өөр нарны аймгийг эрен хайж байгаа, хүний эрэл хайгуул, хүмүүсийг эмчлэх, янз бүрийн эм тариа вакцин, янз бүрийн нарийн шинжлэх ухаан бодвол өдрөөс өдөрт бол шинэ нээлтүүдийг бол олж байгаа. Тэгтэл хүний оюухан 100% потенциал ашиглаж чадах юм бол юу болох вэ гэдэг асуулт бол гарах юм бол их сонирхолтой төсөөлөл бий болно. Харин тэгтэл Бурхан зарим зүйлийг хүмүүсээс үнэхээр нууцлсан байдаг. Хожим нь бид тэр зүйлийг хараад алмааран гайхаж бишрэх бол. Тэгэхээр Библиэлд нууцлаг сэдвүүд бол зөндөө байдаг. Тэгэхээр Библийг тайлбарлах ухаанд нэгэн чухал зарчим байдаг. Тэр зарчим нь Бурхан илчлээгүй нууц, бүдэг бадаг сэдвийн талаар бид төсөөллөөр эсвэл өөрийн мэдрэмж, өөрийн туршлагаараа тайлбарлаж болохгүй гэсэн ийм хатуу зарчим байдаг. Учир нь Бурхан нууцлсан бол Библиэд тэрийгэ бичүүлээгүй бол энэ нууц нь зөвхөн Бурханд л хамаатай гэдэг зүйлсийг бид ойлгох ёстой. Тэрээс ч тэр нууцыг задлах гал янз бүрийн ич дэлб янз бүрийн зүүд янз бүрийн иш үзүүлэлт янз бүрийн зүйл бид хайх шаардлагагүй. Яг л Бурхан түүнийг нууцлсан учраас тэр нууцыг бид Бурханд хамаатай гэдээ орхих ёстой. Харин Библиэд маш тодорхой хэлсэн биччихсэн тэр сэдвийг Бурхан олон номоор дамжуулан дахин хэлчихсэн тэр тодорхой зүйлийн талаар Бурханы хүслийг яг энэ талаар би өөрөө хувьчлан мэдмээр байна гэж ирж хайх нь бол утгагүй юм. Жишээлбэл зөвхөн Есүсээр дамжуулан аврагдана гэж хэлсэн байхад Есүсээс гадна өөр арга барилаар арга замаар хүн аврагдах боломжгүй гэж үгээд ингээд судлаад хайгаад байх юм бол энэ болвол цаг хугацаагаа дэмий зүйл зориулсан магадгүй тэр хүн төөрөгдсөн ийм асуудалд орох юм. Progressive Christianity гэдэг ийм либерал теологийн ийм чиглэл байдаг. За энэ хүмүүс болохоор зөвхөн Есүст итгэснээр аврагдахгүй. Есүс бол нэг зам, харин буддад итгэсэнж, исламын Аллахт итгэсэнж хүн эсвэл маш сайн үйлс хийсэн, тийм ээ, маш алдартай болсон, хүн төрлөختний төлөө гавьяа байгуулсан бол тэр хүнийг Бурхан аврах юмаа гэдэг ийм ойлголт бол явдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол аль хэдийн төөрөлдүүд Библиэд тодорхой хэлчихсэн зүйлийг үгүйсгэхэд өөр арга замыг хайсанс болоод ийхүү төрөлцсөн гэсэн. Тэгэхээр Бурханы үгэн зөвхөн аврал, тийм ээ, Бурханы хүслийг таньж мэдэх, Бурханыг алдаршуулан амьдрахад шаардлагатай бүх хүннийг хангалттайгаар бидэнд хэрэгтэй бүх мэдлэгийг, мэдээллийг өгсөн гэж утгаараа бид ойлгох ёстой. За энгийн бид 3 зарчмыг бид ойлгох ёстой. Нэгдүгээрх нь бичээс бол стандарт гэж ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл бичээс нь итгэлийн онол сургаал, амьдрал практикт тэр зүйлийг хэрэгжүүлэхэд стандарт мэдлэгийг бол өгдөг. Өөрөөр хэлбэл альва нэг онол сургаал, альва нэг тийм ээ амьдралын хэв маяг сэжиг бүхий санагдах юм бол энэ талаар Библиэд яг юу гэж хэлсэн байдаг вэ гэдэг асуултыг асуухад Библиэс хариултыг нь олоход Библийн хариулт бол стандарт, Библийн хариулт бол үнэн зөв гэдэгт бид хүлээн зөвшөөрч итгэх ёстой. Ингэж бид Библиэр альва зүйлийг нягтлж байх нь Үйлс номон дээр Беро хотынхан Бурхны үгийг ямар хянамгай судалж Паулийн сургаалд үнэн эсхийг нягтлж байсан гэдэгтэй адилхан бид бас алив сургаалыг бол энэ алдартай хүн эсвэл учраас энэ эрдэмтэй хүн эсвэл учраас энэ үнэн байх ёстой гэж төөрөлдөж болохгүй. Харин бид бичээс бол стандарт. Тэрнээс ч тэр алдартай номлогч, том чуулган мундаг олон ном бичсэн хүн бол мундаг гэж бид шууд хүлээн зөвшөөрч болохгүй. Яагаад гэвэл бичээс бол стандарт юм а гэдэг зүйлийг бид ойлгох ёстой. Хоёрдугаарх нь итгэлийн алив онол сургаал нь бичээстэй яг цав таарах ёстой. Тийм ээ? Алив онол сургаал, доктрин, теологи яг бичээстэй таарлах ёстой. Хэрвээ бичээстэй зөрчилдөх юм бол тэр онол сургаалыг бид буруу гэж үздэг. Өөрөөр хэлбэл бичээсээс зөрж байгаа тэр сургаалыг бол бид англиар heresy гэж бол нэрлэдэг. Энэ бол буруу сургаал гэж ярьдаг. Харин энэ буруу сургаалыг тийм ээ тодорхой нэгэн байгууллагын бүтцэд тийм ээ удирдлагын бүтцэд
одоо сүсгэлэн давж байгаа хүмүүсийн бүтцэд одоо оруулаад тэдгээр зүйлийг сурталчилж байгаа тэрхүү бүтцийг бол бид гаж урсгал буюу англиар cult гэж бид бол нэрлэж байгаа. Тэгэхээр бичээсээс гажуудсан онол сургаал дээр үндэссэн гаж сургаал бол аюултай. Яг бичээсийн дагуу тэдгээр зүйлийг заагаад тийм ээ бичээс бол стандарт. За 3 дугаарх бидний ойлгох ёстой зүйл бол итгэл одоо бишрлээ амьдрал практикт бид одоо хэрэгжүүлж байгаа тэр амьдралын хэм маяг маань бичээстэй яв цав таарах ёстой. Хэрв таарахгүй зөрчилдөж байгаа бол тэр зөрчилдөж байгаа сэтгэлгээ, хэлээр амьдралын хэм маягийг бид нүгэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл бичээстэй зөрчилдөж байгаа хүний амьдралын хэм маягийг бид нүгэл гэж үздэг учраас тэр нүглээс тэр хүн гэмшиж өөрийнхөө амьдралыг бичээсийн дагуу болгож засаж залруулах ёстой. Энэхүү засаж залруулж байгаа үйл явцыг ариусгах процесс гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл шалны альчуурыг нэг угаагаад шууд аягны альчуур болгож болдоггүйтэй адилхан тэр хүний сэтгэлгээнд олон жил шигдсэн буруу ойлголт, буруу бодол, буруу зам чанар, буруу амьдралын хэм маяг тэр бүх зүйлийг бичээсийн дагуу залруулах энэ процесс бол насан туршид явагддаг. Тийм учраас бид нэг удаа гэмшил бүх гэмээсээ салчихгүй харин бид гим хийх болгондоо бичээсээс зөрж бидний амьдрал өөрсгөх одоо зөрөх болгонд бид гэмшиж Бурхны үгийн дагуу амьдралаа засаж залруулж авах ёстой гэх юм. Тэгэхээр бичээс нь дангаараа итгэлийн онол сургаал, амьдралын одоо зарчим мөрдлөгт хэрэгтэй бүх зүйлийг хангалттайгаар багтаасан. Тийм учраас бичээс дангаараа sola scriptura тийм ээ дангаараа хангалттай гэдэг зүйлийг ойлгох ёстой. За бичээс дангаараа хангалттай тийм ээ авралын тухай мэдлэг, Бурхны хүслийг таньж мэдэх, Бурхныг алдаршуулж амьдрахад хэрэгтэй бүх зүйлийг багтаасан гэж бид сая үзсэн. Тэгвэл зарим итгэгчид одоо хэд туйлширснаасаа болоод буруу одоо алдаанд ордог. Жишээлбэл нэгдүгээр алдаа бол юу гэхээр ариун сүнсний юр бусын одоо илэрхийлэлд хэд өргөлт өгдөг. Тийм ээ ариун сүнснээс тэр илчлэлт авах, илэрхийлэл авах гэдэг тэр одоо Бурханаас зүүдлэх одоо иш зүйллэх ч юм уу одоо янз бүрийн тийм онцгой шинж тэмдэг гайхамшиг болох ч юм ариун сүнсний тэр юр бусын илчлэх тэр зүйлийг тэр хүн хүсээд бичээст аль хэдийнэ тэр тодорхой болсон Бурхны хүслийг үл оших ийм одоо төөрөгдөл бас ордог. Тэгэхээр Бурхны хүслийг одоо хувьчлан тодорхой сонсно гэд аль хэдийнэ бичээс тодорхой хилжигсэн зүйлийг өгүүлсгэж явах нь бол энэ бол буруу. Өөрөөр хэлбэл энэ байдал нь хитрхи эмх замбраагүй хэд эмоцоор хэд өөрийнхөө мэдрэмжээрээ одоо subjective гэж ярьдаг тийм ээ өөрийнхөө туршлагаар надад л Бурхан хэлсэн бол энийг Бурхны үг гэж тооцсон гэдэг ч юм уу ийм одоо зүйлд ордог. Тэгтэл тэр хүнд яг хувьчлан хэлээгүйч Библи яг тэр талаар тодорхой хэлчихсэн байвал итгэгч хүн бол Библиэд авах ёстой. Тэрнээс биш өөрийнхөө эмоц өөрийнхөө хүлээж авсан тэр мэдрэмжиндээ биш. За хоёрдугаар алдаа нь юу гэхээр зөвхөн Бурхны үгэнд л ганцхан ач холбогдол өгөөд ариун сүнсний тэр хүчрхэг ажлыг бол үгүйсгэх тийм ээ ариун сүнсний алив одоо гайхамшигтай ажлыг үгүйсгэх байдлаар алдаа гаргадаг. Тэгэхээр энэ тууширсан хандлага нь ерөнхийдөө сүнсний үед үхмэл тийм ээ одоо хитрхи тийм одоо баригдмал легалистик гэж ярьдаг тийм ээ хуульчлал гэж бас ярьдаг. Гал цавгүй хуурай мэдлэгээрээ цэцэрхэх ийм одоо байдал руу хөдөлдөг. Тэгтэл ариун сүнс бол бичээсийг бичүүлсэнийг нь бичээсийг ойлгоход ариун сүнс бидний нүдийг нээж бидэнд одоо ойлгуулж зааж зэмлэж зөвлөж биднийг чиглүүлэх ийм одоо хүчрхэг ажлыг бол ариун сүнс хийдэг. Тийм учраас ариун сүнсний хүчгүйгээр ариун сүнсний оролцоогүйгээр бид Бурхны одоо дотор Есүс Христтэй адилхан болж төлөвшнө гэдэг бол энэ бол төөрөгдөл. За энэ эхний хоёр бол нэг нь болохоор хитрхи ариун сүнсийг дагсан нөгөөх нь хитрхи Библийг дагсан. Тэгэхээр энэ хоёрыг Библийн багш нар бол баланстай авчих хэвээр. Одоо шувуугаар ярих юм бол нэг далавч нь ариун сүнс нөгөө далавч нь Библи гэж одоо бодох юм бол одоо шувуу хоёр далавчаа зэрэг дивжээж одоо нислэгтэй адилхан итгэгч хүн итгэл ба одоо итгэлийг босгож байгаа Бурхны үг ба ариун сүнсээр гэж хамт хөтлөж одоо явах ёстой. Тэгэхээр ариун сүнсний хэлсэн ямар ч үг Библиэд зөрчилдөхгүй, Библийн хэлсэн ямар ч үг ариун сүнстэй бол зөрчилдөхгүй. Энэ хоёр яг цав таардаг учраас
Библиэд зөрчилж байгаа ариун сүнс над ингэж хэлсэн гэж зүтгээд байгаа боловч Библиэлд тэр нь байхгүй бол энэ бол буруу дуу хоолой сонссон гэсэн. Библиэ одоо ойлгоод байгаа мөртлөө ариун сүнсний хүчирхэг ажлыг үгүйсгэж ивэл тэр бас буруу одоо төөрөгдөлд оруулдаг юм. За 3 дахь алдаа бол бичээсээс өөр их сурвалжийг бичээсийн дайтай өргөж, бичээсийн тэргүүн дээд эрх мэдлийг үгүйсгэх юм алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл ямар нэг одоо туслах одоо юу гэдгийг итгэлийн сургаал ч юм уу, эсвэл нэг хүний одоо эзнээс хүлээн авсан илчилт гэж нэрлэдэг зүйлс ч юм уу, эсвэл зөвд ч юм уу, эсвэл иш үзүүлэлт ч юм уу, эсвэл янз бүрийн хүмүүсийн сүнслэг туршлагуудыг бичээсээс дээр өргөж болохгүй. Яг бол бичээс бол хамгийн дээд эрх мэдэлтэй бөгөөд тэдгээр жижиг туслах зүйлүүд нь бурхан тухайн үед л тухайн хүнд тэмээ бичээс рүү хандуулах гэж тийм зүйлсийг бол өгсөн гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бичээс энэ талаар бол хэд хэдэн зүйлийг хэлсэн байдаг. За энэ эдгээр ишлүүдийг би уншийе. 2 дугаар Тимотийн 3 дугаар бүлгийн 15-аас 17 дугаар ишлэлдэр Христ Есүс итгэх итгэлээр дамжуулан авралт хүргэх мэрэгэн ухааныг чамд өгөх чадaltaй ариун бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон. Судар бүр бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвхт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь бурхны хүн альва сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм а гэж бол хэлсэн байна. Тэгэхээр бурхныг бол заадаг, зэмлэдэг, залруулдаг, зөвхт байдал чиглүүлдэг. Тэгээ итгэгчдийг альва сайн үйлд бэлтгэгдсэн одоо төлөвсөн хүн болоход бол ажилдаг юм а гэж хэлсэн. За дуулал номын 19 дугаар бүлгийн 7-оос 11 дугаар ишлэлийг уншийе. Эзний хуйлын төгс төгөлдөр сэтгэлийг сэргээдэг. Эзний гэрчлэл нь баттай, гиннийг ухаантай болгодог. Эзний сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. Эзний тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг. Эзнээс эмээхүн цэвэр мөнхөд оршдог. Эзний шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шудраг. Тэд алтнаас их шижир, алтнаас ч илүү хүсвэрштэй. Мөн зүгийн бал, зүгийн сархигнаас тусдаг, юмнаас ч илүү чихэрлэг. Үүнээс гадна тэдгээрээр таны зарт сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдгиймаа гэж хэлсэн байна. Дэд хууль номын 2 дугаар бүлгийн 4 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн. Дэд хууль 4 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл. Миний та нарт тушааж байгаа эзэн бурхныхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгчгүй тушаалд үг нэмчиж болохгүй, хасчих болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл бичээс дангаараа хангалттай. Тийм учраас бичээсээ энэ хэсэг нь дэмий хэсэг байна. Эсвэл бичээс дутуу байгаа учраас энэ хэсгийг нэмье гэдэг ийм ойлголт байж болохгүй гэсэн. За сургаал үг номын 30 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлдэр түүний үгэн дээр бүү нэм. Тэгвээс тэр чамайг буруутгаж чи худалж болохгүй гэж бол хэлсэн байдаг. Илчлэл номын 22 дугаар бүлгийн 18-аас 19 дугаар ишлэлдэр энэхүү номын иш үзүүлэлтийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэрв хэн нэг нь эдгээрийн дээр нэмэх аваас бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэрв хэн нэг нь энэхүү иш үзүүлэлтийн номыг үгсээс хасах аваас бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасгуулна гэсэн. Тэгэхээр бичээс дангаараа биднийг авралт хүргэхэд, биднийг эзний хүслийг таньж мэдхэд, бурхныг алдаршуулан амьдрахад бичээс дангаараа хангалттай юм а. Бичээс бидэнд хэрэгтэй бүгдийг өгсөн юм а. Тийм учраас бичээс дээр нэмжиж болохгүй, хасчих болохгүй гэдэг одоо зарчим энэ дээр яригдж байна. Тэгэхээр дүгнж хэлэхэд бичээсэн дангаараа хүмүүнд хэрэгтэй авралын тухай мэдлэг, бурхны хүслийг таньж мэдэх, бурхны одоо нэрийг алдаршуулан амьдрахад хэрэгтэй бүх мэдээллийг хангалттайгаар өгсөн цор ганц эрх мэдэлтэй ном. Бичээс ба ариун сүнс хоёр үргэлж хамтдаа ажилладаг гэдгийг бид сурсан. Аль нэгийг нь дагаж одоо нөгөөг нь үгүйсгэж бас болохгүй. За бичээсээс гадуурх янз бүрийн одоо арга замаар, арга байдлаар их сурвалжаас авралын тухай мэдлэг, бурхны хүслийг олж мэдэх гэж оролдох, эсвэл бурхныг алдаршуулан амьдрах гэж оролдох нь болвол алдаа төөрөлд хүргэдэг юм. Тэгэхээр энэ хичээлийг та сурснараа юуг ойлгож амьдралдаа хэрэгжүүлэх гэсэн бэ гэхээр та өдөр болгон Библийг уншихдаа, тунгаан бодохдоо, бурхны үгийг дуулууртаар хэрэгжүүлж дагахдаа үнэхээр ариун сүнсээс тусламж гуйстай. Ариун сүнсээ энэ үгийг та надад ойлгомжтой болгож өгөөч. Энэ үгийг би яг амьдралдаа одоо хэрэгжүүлж бурхны хүслийг таньж мэдээд бурхан таныг алдаршуулан амьдрахад надад туслаач гэж ариун сүнс гуйх ёстой. За Библийг уншихдаа өдөр бүр тийм ээ одоо номоор унших ёстой. Зарим итгэгчид одоо номоор мэргэлж аваад ингээд за тэр хэсгийг нь заагаад одоо итгэгч биш байх үед тийм ээ янз бүрийн уран зохиолын номоор мэргэлдэг байсан шиг ийм одоо зүйлийг хийж болохгүй.
Эсвэл зөвхөн дуртай ишлүүдээ л тийм ээ одоо тунхаглаад тэргээ байж болохгүй. Яг гэвэл Бурхан заримдаа бидний дургүй зүйлийг, бидний сонсох ёстой зүйлийг, сонсох хэрэгтэй зүйлийг Бурхан өөрийнхөө үгээр дамжуулан бидэнд зааж чиглүүлж өгч байдаг. Тийм учраас Бурханы бүх зөвлөгөө болох 66 номыг бид жилдээ эхнээс нь дуусал унших энэ дадал хэвшлийг бий болгох ёстой. Та өдөр болгон 15-20 минут уншихад уншилтын хурдаас шалтгаалan та Библийг бүтэн унших боломжтой. Библийн 750,000 гаруй үг байдаг. Тэдгээр үгсийг та одоо шив минутанд нэг хүн одоо юу гэдгийг 75-аас 120 үг уншина гэж бодох юм бол тэдгээрт хуваагаад өдөртөө хуваах юм бол өдөрт 15-аас 20 минут хангалттай орж байгаа. За бичээс дангаар хангалттай учраас бичээсээс өөр их сурвалжийг тийм ээ одоо хайж Бурхны үгсийг одоо эрен хайхгүй байхыг хүсье. Харин бид Бурхны үгийг уншиж, их дооцор уншиж, ариун сүнснээс тусламж асуух үед ариун сүнсээр бичээсээ бидэнд ойлгомжтой болгож өгдөг. Хэрвээ бичээсээс уншаад ойлгохгүй байвал та өөрийнхөө чуулганы пастораас энэ бичээс ямар утгатай юм бэ гэдэг зүйлийг асууж болно. За мөн Мараната сургалтын бүтэн Библи төслийн хүрээнд заагдж байгаа Библийн 66 номуудыг та бас сурч, бас мөн Библи үндсэндээ гэдэг Библийн тоон хичээлийг сурснаар та өөрийнхөө итгэлийн амьдралыг үг төвтэй Бурхны үгэн дээр суурилсан тийм бүжрэхэг итгэгч болох юм аа. Ингээд дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай. Эзэн таныг ивэх болтугай.